За та бүхний өдрийн амар амгалан айлтгын эрүүл мэндийн яамнаас коронавирус халдвар буюу COVID-19-ийн талаарх ээлжид мэдээллийн цаг эхэлж байна. За коронавирус халдвар дэлхийн 216 улс орон нутаг дэвсгэрт бүртгэгдэж 24 сая 173 мянган хүн өвчилж 828 мянган хүн энэ өвчний улмаас эндсэн байна. Харин 17 сая гаруй хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна. За сүүлийн 1 сарын хугацаанд та бүхэн мэдж байгаа 3-аас 4 хоногийн хугацаанд COVID-19-ийн өвчлөл 1 саяар нэмэгдэж байсан бол энэ 7 хоногт 4-өөс 5 хоногт өвчлөл 1 саяар бол нэмэгдлээ. За 24 цагийн хугацаанд 267 мянган хүн шинээр коронавирусын халдвар авч 6,000 гаруй хүн эндсэн байна. За энийг өнгөрсөн өдрийн өвчлөлтэй харьцуулах юм бол өвчлөл 52 мянгаар эндэгдэл 2 гаруй мянган хүнээр нэмэгдсэн ийм үзүүлэлттэй байна. За Аз Европын олон орнуудад коронавирус халдвар буюу COVID-19 голомтлон гарч дахин эрс нэмэгдэх ийм хандлагатай байна. Ийхүү өвчлөл дахин ингэж нэмэгдэж байгаагийн гол шалтгаан нь сүм хийд, цэнгэлт хүрээлэн, шөнийн цэнгэний газруудад олон хүн цугларч хүний бөөгнөрл үүссэнтэй холбоотой гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирал өчигдрийн хэвлэлийн хурал дээр дүгнсэн байна. Иймээс улс орнууд нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээг тухайн өөрийн орны эрсдлийн үнэлгээнд дээр суурлан хэрэгжүүлэх аюулгүй ийм орчин бүрдүүлэх талаар онцгой анхаарч ажиллах шаардлагатайг дахин сануулсан байна. За иймээс манай орны хувьд ч гэсэн хичээлийн шинжил эхлэх гэж байгаа ийм хариуцлагатай үе бидний өмнө байна. Тийм учраас хүн бүр ялангуяа эцэг эхчүүд онцгой анхаарал хандуулж хүүхдийн эрүүл мэнд хүүхдэд тавих хяналтыг улам өндөржүүлж байх ийм шаардлагатай үе бидний өмнө ирсэн байна. За мөн дэлхийн нийтэд бол цар тахалтай холбоотой хүн амын дундах сэтгцийн эрүүл мэндийн өөрчлөлтүүд, эмгэг өөрчлөлтүүд нэмэгдэх ийм хандлагатай байна. За иймээс эрүүл мэндийн байгууллагууд сэтгцийн эрүүл мэндтэй холбоотой урьдчилан сэргийлэх арга хэмжээ, зөвлөмж зөвлөгөөнөө улам сайжруулах, засгийн газрын хувьд бол сэтгцийн эрүүл мэндэд зарцуулах хөрөнгө мөнгийг бол нэмэгдүүлэх шаардлагатай байна гэдгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирал өчигдөр бас уриалсан байна. За манай улсын хувьд бол та бүхэн мэдж байгаа сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төв дээр 24 цагийн 1800 2000 гэсэн утастай ажиллаж байгаа. Мөн онлайнаар зөвлөгөө авч байгаа. Тэгэхээр энэ утаснууд онлайн зөвлөмжөд бол эргэл идэвхтэй зөвлөмжөө авах бүрэн боломжтой байгаа. За 24 цагийн хугацаанд манай хөрш Оросын холбооны улсад 4711 шинэ тохиолдол бүртгэгдэж 121 хүн эндсэн байна. За энэ эндэгдлийн тоо бол сүүлийн 7 хоногт Оросын холбооны улсад нэмэгдэх ийм хандлагатай байна. За харин бүгд найрамдах Хятад ард улсад 30 тохиолдол шинээр бүртгэгдсэний 9-ийг гадаад улс орноос зөөвөрлөгдсөн тохиолдол гэж үзсэн байна. За Япон улсад 865 шинэ коронавирусын тохиолдол бүртгэгдэж 11 хүн эндсэн байгаа. За ер нь сүүлийн сар гаруй хугацаанд өвчлөл эндэгдэл тасралтгүй тус улсад нэмэгдэж байна. Иймээс 5 сараас эхлэн хэрэгжүүлж байгаа амьдралын шинэ хэв маяг гэдэг хөтөлбөрийг улам эрчимжүүлж амны хаалт зүүх, зай барих, олон хүн цагларсан газраар явахгүй байх, агааржуулалт муутай битүү орчинд орохгүй байхыг ард нийтээсээ улам их шаардаж хяналт тавьж энэ хөтөлбөрийн хэрэгжилтийг улам эрчимжүүлж эхэлсэн байна. За бүгд найрамдах Солонгос улсад шинээр 371 хүн коронавирусын халдвар авсны 12-ыг гадаад улс орноос зөөвөрлөгдсөн тохиоллоо гэж үзсэн байна. За өчигдрийн хувьд бол Солонгос улсад сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг төр зогсоосон бол өнөөдрөөс парламентын хурлын үйл ажиллагааг төр зогсоох шийдвэрийг гаргасан байна. За ингээд бид бүхэн хэвлийн мэдээлэл дээрээ та бүхэнд COVID-19-ийн талаарх зарим дэлхийн нийтэд авч байгаа арга хэмжээ, судалгаа, шинжилгээг бол томилон хүргэдэг. Яагаад гэхээр ер нь бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллага буюу дэлхийн олон эрдэмтэн судлаачид
тухайн бүс нутаг дэлхийн бүх орнууд COVID-19-ийн талаар бол өвөрмц арга хэмжээнүүдийг авч байгаа. Тэгэхээр энэ өвөрмц болон хамгийн сайн зүйлүүдийг харилцан бие биенээсээ суралцаж хүн ам бол энэ талаар мэдлэгтэй байх шаардлагатай гэдэг ийм зөвлөмжийг өгч байгаа учраас хэвлэлийн хурал болгон дээрээ бид нар та бүхэнд дэлхийн дахины өвчлөөс гадна дэлхийн улс орнуудад ямар арга хэмжээ авч хэрхэн үр дүнд хүрч байгаа. За зарим нь ямар зүйл бас тулгамдж байгаа, ямар зүйл бол буруу явж байгаа гэдэг мэдээллийг та бүхэнд өгдөг юм аа. За ингээд Европын орнуудад бол өвчл дахин голомтлон гарч байгаатай холбогдуулан амны хаалт зүүх. За амны хаалтын хэрэгцээг бол улам өргөжүүлж хэрвээ амны хаалт хэрэглээгүй тохиолдолд авах арга хэмжээний хууль эрх зүйн орчин бүрдүүлж эхэлсэн байна. Тухайлх юм бол өнөөдрөөс эхлэн Парис хотын засаг захиргаанаас иргэн бүр гадуур явахдаа зайлшгүй амны хаалт зүүх хэрэгтэй. Хэрвээ амны хаалт зүүхгээгүй бол торгох арга хэмжээ авна гэдэг захирамж гаргасан байна. За мөн Испани улсад бол 6 наснаас дээш бүх хүүхдүүд хичээлд орохдоо зайлшгүй амны хаалт зүүх ёстой гэсэн ийм журмыг гаргасан байна. За бас нэг анхааруулж байгаа зүйл бол энэ хичээлийн шинжил эхлэхтэй холбоотойгоор Америкийн нэгдсэн улсын хүнс эмийн хяналтын албанаас спиртэн суурьтай гар халдваргүйгчийн талаар анхаарал сануулга гаргасан байна. За тухайлх юм бол гар халдваргүйгчийг хүүхдийн хоолны ууд, цэвэр ус, жүүсний зав зэрэгт савлж мөн шоколад болон жимсний тийм үнэр амттайгаар бас тус улсад хийсэн байна. За энэнтэйгээ холбоотойгоор хүүхдүүд андуурч хэрэглэх, хордох, түнчлэн цаашид бол амь нас эрсдэх ийм явдал гарч болцсогүй учраас эцэг эхчүүд багш нар энэ хүүхдийн спиртэн суурьтай гар хариудагчийн хэрэглгээнд хяналт тавих нь зүйтэй юм а гэдэг ийм зөвлөмжүүдийг өгсөн байна. За манай улсын хувьд тусгаарлах ажиглалтанд шинээр 269 хүн гарсан байна. Шинээр орж 254 хүн тусгаарлах ажиглалнаас байрнаас гарч гэрийн хяналтанд шилжсэн. За одоогоор 3722 хүн байна. За эдгээрт бол 38-ны хэмж, 190-ийн хэмж, 92 төрийн албан хаагч үйлчилгээ тусламж үзүүлж байна. За цэргийн төв эмнэлэгт үүргийн онгоцоор ирсэн 55 хүн хэвтэн эмчилүүлж байгаа. За эдгээрээс 3 хүний биеийн байдал хүндэвтэр эрчим тэмчилгээний тасагт байна. За 15 ихэмж, 30 совилогч, асрагч эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. За 24 цагийн хугацаанд 119 тот утсанд бол 82 дуудлага ирж зөвлөгөө авсан байна. За энэ дуудлаганд бол 119 тот дугаар болон эрүүл мэндийн яамны утсанд коронавирус COVID-19-тэй холбоотой зөвлөмж авахаас гадна сүүлийн 2 хоногт бол эцэг эхчүүдээс хувийн сургуулийн үйл ажиллагаатай холбоотой ийм зүйлүүд бол их ирж байна. Тухайлбал хувийн сургуулиуд эцэг эхчүүдээс хүүхдийн төлбөрийг 100% шаардах ийм зүйл болж байна гэдэг ийм анхааруулга асуултууд бол их ирж байна. Тэгэхээр боловсрол шинжилгээ ухааны яамнаас гаргасан тушаа шийдвэрт бол хувийн сургуулиуд эцэг эхчүүдтэй гэрээ байгуулах, за сургалтынхаа төлбөрийг 50% буюу улирлаар авах зэрэг ийм зүйлүүдийг бол гаргасан байгаа. Тэгэхээр энэ жилийн хувьд бол манай улс гэлгүй дэлхийн нийтээрээ COVID-19-тэй тэмцэж байгаа энэ үед бол өвөрмөц онцлогтой бид бүгдээрээ хамтын хүчээр тэмцэж байж энэ COVID-19-ийн ард гарах ёстой. Тийм учраас манай хувийн сургуулиуд эцэг эхчүүд хүүхдүүдэд аль болохоор эдийн засгийн болон сэтгэл зүйн дарамт үзүүлэхгүйгээр боловсрол шинжилгээ ухааны яамнаас гарч байгаа энэ шийдвэрийг бол хэрэгжүүлэх ёстой юм а гэдгийг бол та бүхэндээ хэлье. За 24 цагийн хугацаанд мөн Сэмүтийн 1800-2000 тот утсанд 14 олгодож сэтгэл зүйн зөвлөгөө авсан байна. За ингээ халдвар төвчин судлалын үндэсний төвийн мэдээллийг танилцуулнаа. За сайн байцгаана. За 2020 оны 8 дугаар сарын 27-нд Хөсөөтийн вирус судлалын 2 лаборатори, Дархан Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид нийтдээ 471 хүн шинжилгээ хийсэн байна. 471 хүний сарцанд бүгд нь бол коронавирус илрээгүй байна. За үүнд 2020 оны 8 дугаар сарын 27-нд Франкфурт Улаанбаатарын онгоцоор ирсэн 259 хүний шинжилгээ. За Алтан булгийн боомтоор ирсэн 19 жолоочийн шинжилгээ ачаа дээврээ.
гадны улс оронд явах хүсэлт гаргасан 13 хүний шинжилгээ. За тусгаарлан ажиглах байранд ажиллаж байгаа эмч ажилчид 19 хүний шинжилгээ. За тамлалтын зорилгоор цуглуулсан 5 хүний шинжилгээ. За энд бол улсын 3 дугаар төв эмнэлэг, улсын 1 дугаар төв эмнэлэг, Дорногов аймгийн Замун ууд сумын нэгдсэн эмнэлэг байна. За Сэлэнг аймагт тусгаарлагдсан 68 хүний давтан шинжилгээ, Дархан уул аймагт тусгаарлагдсан 64 хүний давтан шинжилгээ. За энэ бол 8 дугаар сарын 10, 11, 12-нд орж ирсэн хүмүүсээ. За хөсөөдөд тусгаарлагдсан 1 хүний давтан шинжилгээ, соёлын ажиглалтад байгаа 14 хүний давтан шинжилгээ, тусгаарлан ажиглах байранд байгаа 9 хүний давтан шинжилгээ тус коронавирус илрээгүй байна. За өнөөдрийн байдлаар нийт Монгол улсад зөөвөрлөгдөн орж ирж батлагдсан 301 тохиолдол, за үүнээс эдгэрсэн 291 буюу нийт өвчлсөн тохиолдлын 96.6% эдгэрсэн байна. За эдгэрсэн хүмүүсээс соёлын ажиглалтанд өнөөдрийн байдлаар 33 хүн байна. За гэрийн ажиглалтад 35 хүн байна. За тамдалт судалгаа ажиглалт дууссан 223 хүн байна. За халдвартын клинихэд эмчлэгдэж байгаа 10 хүн байгаа. 10 хүний 9 хүний биеийн байдал хөнгөн, 1 хүний биеийн байдал хүндөвтөр байна. Нийтдээ халдварт хүчин судлалын үндэсний төвд 32 хүн ажиглалт, тамдалт, эмчилгээнд байна. За одоо боловсрол шинжилгээ ухааны яамны мэдээллийг танилцуулнаа. За та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргье. Тэгээд хичээл сургалт эхлэхэд цөөхөн хоног үлдлээ. За боловсрол шинжилгээ ухааны яамнаас өндөржүүлсэн бэлэн байдлын нөхцөлд хичээл сургалтын үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах, сургалтуудыг нийт орон нутг болон нийслэлийн хэмжээнд зохион байгуулж ерөнхийдөө дууслаа. Тэгэхээр одоо аймаг нийслэлийн ерхий боловсролын сургуулиуд боловсрол шинжилгээ ухааны сайдын А17 дугаар тушаалаар батлагдсан төр журмын 2-2, 2-3 дахь заалтыг баримтлаад танхимын болон танхимын бус хичээлийнхаа хуваарийг гаргаж мөрдөх ёстой. За боловсролын хүрээлэнгийн захирлын зөвлөмж болон нийт ерхий боловсролын сургуулиудад хүрсэн. За дэлгэцсэн дээр хичээлийн хуваарийг цагийн тооцоо хэрхэн гаргах бас жишгийг бас та бүхэнд үзүүлж байгаа. За та бүхэн анзаарч байгаа бол өчигдрөөс эхлээд ерхий боловсролын сургуулиуд маань танхимын болон танхимын бус хичээлийнхаа хуваарийг гаргаад за албан ёсны веб хуудас болон албан ёсны пэйж, Facebook эцгийнхаа группүүдээр эцэгчүүдэд хөргүүлж ирсэн. Өөрөөр хэлбэл 9 сарын 1 бол өөрөө мягмар гараг байгаа. Магадгүй энэ өдөр тухайн хүүхдийн хичээлийн хуваараараа танхимын бус хичээлд таарч байгаа бол тэр хүүхд хичээл сургуульд явах шаардлагагүй. Одоо хичээлийнхаа хуваарийн дагуу одоо хичээл сургалт танхимын бус сургалтынхаа хуваарийн дагуу хичээл сургалтаа үзнэ гэж ингэж төлөвлөж байгаа. За тэгэхээр эцэгчүүд одоо сургуулийнхын цахим хуудас ч юм уу пэйж хуудасаар хичээлийн хуваар тавигдаагүй бол анги үдцсэн багш руугаа холбогдож хүүхдийнхаа хичээлийн хуваарийг эзлэж авч ажил босод зүйлээ зохицуулахыг зөвлөж байна. За тэгээ 2020-21 оны хичээлийн жилийн 9-р сар бол зөвхөн баттгал хичээл явагдах ийм сар байгаа. Баттгал хичээл явах арга зүйн зөвлөмжийг боловсруулад яг энэ сая аймаг нийслэлд хийсэн сургалтаараа бол багш нартаа хүргэсэн. Жишээлбэл 2 дугаар ангийн хүүхэд бол одоо 3 дугаар анги дэвшин суралцсан. 3 дугаар ангидаа амжилтаа суралцахын тулд 2 дугаар ангидаа ямар суур агуулгыг аль хичээл дээр авцсан байвал цаашаа амжилтаа сурах. Өөрөөр хэлбэл тулгуур агуулга дээр нь суралцсан ийм зөвлөмжүүдийг бол хөрвүүлсэн байгаа. За энэ зөвлөмжүүд боловсрол шинжилгээ ухааны яамны сайт болон боловсролын хүрээлэнгийн сайт дээр татаж авахаар бүгд тавигдж байгаа. За өнөөдөр бол сүүлийн зөвлөмжүүд бол тавигдж байгаа. За ингээд эх 7 хоногоос бол хэвлсэн хэлбэрээр багш нарын гар дээр очно гэсэн ийм бэлтгэл зохион байгуулалттай байна. Тэгэхээр одоо өөрөөр хэлбэл 2020-21 оны 9-р сард одоо өнгөрсөн хичээлийн жил тэлээ хэлбэрээр цацсан 3-4 дугаар үйлрлийн хичээлүүдийн агуулга баттгаад явах учраас эцэгчүүд маань энэ дээр бас нэлээд сайн сорбог ажиллах хэрэгтэй. Боловсрол шинжилгээ ухааны яам дээр ирж байгаа гомдлуудаар бол жишээлбэл өнгөрсөн жил 1-р ангид сурсан хүүхдүүдэд дахиж 1-р ангид нь суулгах ч юм уу. Ийм байдлаар сургуулиудад эцэгчүүд бас нэлээд хүсэлт гаргаж байгаа. Тэгэхээр бид нар өнгөрсөн хичээлийн жил танхимын болон танхимын бус сургалтаа бүх агуулгаа хүргэцсэн. За энийгээ баттгах агуулгыг 9 сар зохион байгуулж байгаа учраас эцэгчүүдэд зөвлөж хэлэхэд ямар нэгэн байдлаар санаа зовох зүйлгүйгээр бид бол баттгаад өгнө, хоцрогдлын найрлагаад өгнө. Ингээд хэвийн үйл ажиллагаа шилжих учраас аль болох хүүхдээ анги дэвшүүл суралцах ёстой шүү. Багш нар сургалтын менежер удирдлагуудаа зөвлөхдөө бол
2 дугаар анги, 6 дугаар анги гэдэг ингээд гол анхаарах ангиуд дээр нийгэм сэтгэл зүйн хувьд, хичээл сургалтын хувьд нь анхаарч хүүхдүүддээ зөвлөж, анги удирдсан болон мэрэгжлийн багш нартай зөвлөгөө заавар өгөхийг бас ингэж зөвлөж байгааг бас хэлье. За тэгээд танхимын бус сургалтыг зохион байгуулах хичээлийн хуваарийг бол манай сургалтын менежер төр журмынхаа 2-ын 13 дахь заалтыг барьж гаргаж байгаа. Танхимын болон танхимын бус сургалтын хуваар бол давхцахгүй байх ёстой. Дээрээс нь танхимын бус сургалтын одоо тэр зөвлөмжийг бол танхимын бус сургалтын зохион байгуулалтыг бол сургалтын менежүүд хянаад явах ёстой. Та бүхэн дэлгэцэн дээр харж байгаачлан хүүхдэд 7 хоногт өгөх ачааллыг нь бид хүртэл тооцож гаргаж байгаа. Тэрнээс биш одоо өнгөрсөн жил олон сараар бас хичээл зайнаас явцсан хүүхдүүдтэй илүү их юм өөхийг шаардах ингээ хүүхдэд хит их ачаал өгчгүй гэдэг утгаараа бол энэ загвар хичээлийн хуваар жишг цагийн тооцоонуудыг гаргаж өгч байгаа учраас аль болох хүүхдийнхаа нас бие сэтгэхгүй онцлог нийгэм сэтгэл зүйн байдгийг нь харгалзсан ийм хичээлийн хуваар төлөвлөлтийг хийгээрэй гэдэг байдлаар ингэ зохицуулж байгаа. Тийм учраас танхимын болон танхимын бус сургалтын хуваар одоо давтлах даалгавар бол давцахгүй гэж ингэж ойлгох зүйтэй. Тэгээд 2020-21 оны хичээлийн жилийн 9-р сард бол теле хичээл бол шинэ агуулга бол цацагдахгүй гэсэн. Өөрөөр хэлбэл шинэ агуулгууд бол 10 дугаар сарын 1-ээс эхлээд хэрвээ нөхцөл байдлаасаа шалтгаалаад теле хичээлүүд бол бэлэн байгаа гэдгийг хэлэх гэсэн. За дээрэс нь багшийн журнал хөтлөх энэ ажил дээр бол мэдээж бид нар баттал хичээл явж байгаа учраас сайдынхаа 491-р тушаал болон саяын баттал хичээлийн зөвлөмжийг дагж багшийн журналыг хөтлөж хүүхдүүдийнхээ идэвх явцыг бол үнэлнэ. Тэгэхээр магадгүй хүүхд таниад хүрсэн, халуурсан ямар нэг байдлаар сургуультай нэвтэрч чадахгүй бол контент руугаа ордог ч юм уу магадгүй телевизээр цацгаж байгаа баттал хичээлүүдэд үзээд явц идэвхээ тооцоолоод явах ийм боломж байгаа учраас аль болох хүүхдийнхаа тэр нас эрүүл мэндийн одоо тэр нөхцөл байдлыг нь хагалзан үзэж төлөвлөлтөө хийгээрэй гэдгийг зөвлөж байна. За мөн боловсрол шинжилгээ ухааны сайдын 2020 оны А244-р тушаалаар хичээлийн жилийн бүтэц өөрчлөгдсөн. Та бүхэн мэдж байгаа. Энэ хичээлийн жилийн бүтэцтэй холбогдуулаад хагас жилийн үнэлгээг бол нэгдүгээр бол эцэс тооцсон гарахаар ийм зохицуултуудыг хийж зөвлөм зааврыг хүргэсэн байгаа. За дээрээс нас боловсрол шинжилгээ ухааны яамн дээр ирж байгаа нэг гомдол бол гадаад орнд сурч агаад ерхий боловсролын сургуулиуд сурч агаад ялангуяа Ирээн, Хайлаар, Манжуур за энтлэгч гэдэг юм ингээд сурч агаад улирлын амралтаараа ирээд эргээд их хөл хороонд орцсон. Дээрээс нь гадаадд сурахаар одоо шалгалт янз бүрийн одоо аппликейшн янз бүрийн зүйл бөглөөд тэгээ гадаад руу суралцахаар өөрийнхөө сурч ирсэн сургуулиас материалаа авчдаг хил хаагдсан байсан. За мөн одоо өнгөрсөн хичээлийн жилд 2 дугаар улирлын урт амралтаар хөл хорионд орсон учраас эхний 2 хагас сураад дараагийн хагас руугаа өөр шилжилт төлөвлөгөөнд орондоо гэж төлөвлөсөн байжгаад дараагийн шилжилт төлөвлөгөөнд орч чадаагүйгээс болоод одоо ингээд нөгөө дараагийн сургуульд сурах боломжгүй байгаа ийм хүсэлтүүд ирж байгаа. Үүнтэй холбоотойгоор боловсрол шинжилгээ ухааны яамны төрийн нарийн бичгийн даргын А495 гэсэн одоо зөвлөмж аймаг орнотод хүргэсэн. За ийм нөхцөл байдалтай байгаа эцэг эхчүүд шууд аймаг нийслэлийн боловсрол соёл урлагийн газарт хандаад энэ төрийн нарийн бичгийн даргын зөвлөмжийн дагуу одоо тасралтгүй суралцах энэ нөхцөл боломжийг нь бас яамны зүгээс олгож өгч байгаа гэдгийг аль байсаар хэлье. За анхаарлаа тусад баярлалаа. За энэ жил COVID-19-тэй цар тахалтай холбогдуулан хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай уялдуулан дэлхийн нийтээр бол нэгдүгээр тавьж байгаа асуудал бол хүүхдийн одоо эрүүл мэндийн асуудал хамгаас чухал. За энэ дотроосоо ялангуяа хүүхдийн сэтгцийн эрүүл мэндийн асуудал маш чухал байгаа. Олон сар одоо хүүхдүүд хичээлээсээ завсарцсан. За одоо захимаар дэлхийн олон оронд энэ одоо хичээлүүд орхисон учраас хүүхдүүд би өөрийгөө хоцрохгүй одоо муу сурснууч гэдэг юм уу ийм одоо сэтгэл зүйн бас дарамтууд бол байгаа нь дэлхийн нийтийн судалгаа болон манай зарим одоо эрдэмтдийн хийсэн судалгаагаар тогтоогдсон байгаа. Тийм учраас манай эцэг эхчүүд ялангуяа хүүхдтэй аль болох одоо дархлаагийн дэмжих, сэтгэл зүйг нь одоо тайвшруулах, дэмжих энэ талаар бол хамтран ажиллах хэрэгтэй. Энэ ийм ч учраас эрүүл мэндийн яамнаас эцэгцийн одоо эрүүл мэндийн мэрэгжлийн эмч нар бол цуврал одоо зөвлөгөөнүүдийг явж байгаа. Тэгэхээр та бүхэн эрүүл мэндийн яамны одоо пэйж хуудаснаас, вебсайднаас энэ сэтгцийн эрүүл мэндийн одоо мэрэгжлийн эмч нарын зөвлөгөөг одоо сонсож бас хүүхдүүдийгээ яаж харьцах вэ? Аль болохоор хүүхдийгээ тайван амгалан байлгах. За энэ жилийн хувьд бол бидний гол зорилго бол хүүхдийн дархлааг одоо сайн байлгах, дархлааг сайн байлгаж томуу болон COVID-19-т одоо өртүүлэхгүй байх. Энэ бол бидний одоо нэг номерын зорилтоо гэдгийг бол манай эцэг эхчүүд бас ойлгоно үз. За хоёрдугаарт энэ хичээл сургалтаа аль болохоор уян хатан одоо зохион байгуулахыг бол манай
боловсрал шинжилгээ ухааны яам бол зохион байгуулж байгаа. Ийм учраас одоо эрүүл мэндийн яам, боловсрал шинжилгээ ухааны яамнаас гарч байгаа зөвлөмжүүдийг дагаж одоо хэрэгжүүлж та бүхэн бидэнтэй одоо хамтран ажиллахыг боловсъя. За ингээд та бүхний сонирхсан асуултанд хариулъя. За хамсалмаа дарга хариулнаа. За тандал судалгаа дууссан хүн ер нь бол эмчилгээтэй гарсан хүнийг бид нар сар шахуу хийж байгаа гэж хэлээд байгаа. Тэгэхээр 14 хоног соёлын ажиглалд 3 удаа шинжилгээ өгөөд сөрөг, гэрээ ажиглалд 2 удаа шинжилгээ өгөөд сөрөг. Тэгээ тэр хүмүүс бол ард иргэдийн донд орж байгаа. За тэр хүмүүст бол хяналт тандалтаас гарахт нь зөвлөмж өгч явуулж байгаа. Зөвлөмжийн дагуу өөрөө өөрийгөө хянаад мөн одоо Харьяа аймаг сум дүүрэгт нь одоо эрүүл мэндийн байгууллагууд нь одоо танай аймгийн тийм хүн бол ингээ эдгээр гарлаа гэдгийг давхар хяналт өгч байгаа. Тэгээд хяналт тавиад явна. Энэ хүмүүс маань одоо зүгээр энгийн ард иргэдийн дунд эрүүл сарвал байгаа. Шинжилгээнд нь коронавирус илрээгүй. Тодорхой хугацааны дараагаар бид нар антителийн давтамжийг бас хянаж шинжилгээ авч байгаа тийм. За асуулт авахгүй юу? За баярлалаа. Маргааш ээлжит мэдээллийн цагаараа иргэн уулзъя.